За би нисэх хүчний 100 жилийн 1925 оны 5 дугаар сарын 25-нд U13 гэдэг онгоцоор эхэлсэн. Тэгээ одоо 100 жил болчлаа. Дээр нь миний одоо бас давхар ажиллаж байгаа Agile Aviation гэж компани 25 жилийн болж байна. Ер нь би ингэж нисгээд ер нь хүмүүцсэн. Энэ онгоцны төлөө бол ер нь одоо энэ 53 жил ажиллаж байна. 72 оноос эхлээд ер нь тэгтээ нисгэд нэг онцлог зүйл юу байдаг вэ гэхээр зэрэг нисхийн инженер нисгэгч нар бол онгоц агарын хөлгөөд дагаад дандаа сурч боловсрж идэг. Ер нь одоо олон орнуудад сурч боловсрсан да тийм. Түүнээс гадна одоо манай Оросын одоо онгоцон дээр хүлээд тавьж одоо хөгжиж эхэлсэн буюу одоо сүүлд бол одоо 3 дахь орнууд Европын, Америкийн онгоцууд дээр одоо биедэд ажилладаг болчихсон. Яг үүний дагуу би бас ажиллагаа хажуугаар шүтист өөрийнхөө мэргэжлэр багшилж байгаа. Тэгээд одоо тэр бол яг хүүхдүүдэд бас сарх үрдэн өгч одоо манай Монголын бүх компаниудад ажиллаж байна. Миний шавнар. Тэднэрээ бол би үнэхээр бахархаж явдаг.